санаа үзэгчтэй хөгжөөн цэнгийн чаках нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Эрдмийн ундраа цогцлбарын хичээлийн 3 дугаар байрны багш ажилчид хүртэлж оролцож ингээд оролцогчтойгоо танилцъя. За ингээд эхний суудал дээр биеийн тамирын багш Алтай Очир, Сэлэсэр Батбаатар, биеийн тамирын багш Баасан Цэрэн, биеийн тамирын багш Цогц Сайхан, Багангийн багш Жамсран Жав, Жижүүр Дорж Сүрэн, Хойтлын игнэнээс Жижүүр Инх Болд, хөдөлмөрийн багш Илбэг Сайхан, Багангийн багш Болдоо, нийгмийн ухааны багш Бадамдорч нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За нийслэлийн одоо тэргүүн Баянгол дүүргийн хошоо тэргүүний сургууль гэсэндээ за одоо алга ташилтай болж болно. Ямар амар зогсолтгүй алга ташд юм бэ? Өмнөөс нь бүр ингээд алга сонирн болоо явчлаа тий. За ингээд чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт би дүнг саялсан нийслэлийн тэргүүн за мөн Баянгол дүүргийн хошоо тэргүүний Эрдмийн ундраа цогцлбарын хичээлийн 3 дугаар байрны багш ажилчид хүрэлцэн ирж оролцож байгаа. За мэдээж цэргийн баяр болж байгаа болохоор ер нь уг нь багш нар бол эмэгтэй эрэгтэй холилддог болол өнөөдөр бол багш цэргийн баяр болж байгаатай холбогдуулан дандаа ирчүүдээ оруулсан байна. Ирчүүдээ бүгдэнд нь бас цэргийн баярын мэндийг хүргье удахгүй болох. За тэгэхээр Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн талаар бас мэдээлэл өгөө штэ. Сургууль хизээ байгуулагдсан, хичнээн албан хаагч ажиллаж байна. Хичнээн оюутан сурагчид хичээлж байна те. За нийтдээ үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. За манай Эрдмийн ундраа цогцлбор сургууль бол анх 1982 онд байгуулагдаад энэ жил 25 жилийн хавьд тэмдэглэж байгаа. 20 жилийн хавьд тэмдэглэж байгаа. Хичээлийн 3 дугаар байранд бол нийт 70 гаруй багш ажилчид 39 бүлгийн 1399 сурагч суралцдаг. За ингээд нийт 20 жилээр тэмдэглэж байгаа Эрдмийн ундраа сургуулийг нийт төгсөгчд болон одоо ажиллаж байгаа багш ажилчид сурагч байгаа сурагчдаа 20 жилийн мэндийг хүргье. Мэндийг хүргье. За тэгэхээр чаках нэвтрүүлэг 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол зураг таах хэсэг, хоёр дахь үе маань үг таах буюу амны хайрцаг унших үеэс бүрдэж байна. За эхний хоёр үе бол дандаа багууд хоорондоо өрсөлддөг бол хамгийн сүүлийн үе маань асуулт хариулт буюу одоо шалгарсан нэг багийн хоёр гишүүн хоорондоо өрсөлдөх асуулт хариултын үе. Бөмбөгтэй асуулт хариултын үе маань та бүхэнд хүрэх болно. Тэгэхээр хамгийн эхний үе болох зураг таах хэсэгт орцгоё. Зураг таах хэсэг. Зураг таах хэсгийн эхний баг гарч ирсэн байна. Алтай Очир Батбаатар нар гарч ирсэн байгаа. Батбаатар маань зураг зурж Алтай Очир зураг таах нэ тий. Тэгэхээр за яг настай хүнийг бас хүндлээд өөрөөсөө ах хүнийг хүндлээд тогтоо санал дээр суудсан байх шиг байна. Ер нь таван зөвхөлжсөн үү? Үгүй юу? Үгүй. Одоо зөвхөл бол ямар дуу аваа гарах бол? Мэдгүй тэр үедээ л болох та. Өөр шигээ нарийн хоолой гарах болоо. За тэр үед нь л одоо юу ч болж магадгүй те. Бүдүү хоолойч гарч магадгүй те. За ер нь бол зарим зургууд бол амархан, зарим нь хэцүү байгаа. Боломжоор зурхаас ахсан. Боломжоор л одоо зурна штэ те. Боломжоор зураал, боломжоор тогон зөвхүүлэл, боломжоор хоолойныхаа цар хүрээр ойрлно те. Ер нь хэр удаа ажиллаж байна? Манай хоёр олцгоч байна. Таны хэр удаа ажиллаж байна? Жил болох. Жил гаруй ажиллаж байна. Таны одоо жил болох. Жил гаруй болж те. Ер нь Эрдмийн ундраа цогцлбор сургууль маань 3 одоо сургуультай хичээлийн байртай те. Тэр талаар ярьж байгаа шүү те. Хаана байдаг? Эрдмийн ундраа цогцлбор сургууль 54, 77, 78 гэсэн 3 хичээлийн байртай. Баянгол дүүрэгт. Баянгол дүүрэгт. За тэгээд миний өгөх одоо зургнууд бол 2 зураг байгаа. 1 минутын хугацаанд буюу 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг амжилттай тааж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. 1 зурганд 2 оноо гэсэн. Хэрвээ тааж чадахгүй, нэгийг нь ч тааж чадахгүй тохиолдолд таны дороос тогоочно. Ингээд ихний багтаа бүгд амжилт хүсье. Явлаа. За манай Батбаатар
зураг зурж байгаа. Үг үсэг тоо бичихгүй. За алт очроо таах хэрэгтэй байна. Та чадахгүй бол шуу очрын доороос тог очноо гэж байгаа шуу. Үг үсэг тоо бичихгүй манай залуу. Юу ч байж магадгүй те. За. Цаг юу н хагастай орох гэж байгаа болохоор дараагийн зураг руу орж болно. За. Манай Батбаатар бол өстой хайнгас орж ин дөө тог очихгүй юм чинь те. Лонх юм уу? За цаг явсаар байгаа хурд зурж болно. Хэрвээ таасан тохиолдолд доор нь зөвлөх ёстой. Лонх гэх тийм үг арайч үг байх. За. Үг үсэг тоо бичихгүй. Цаг явсаар байна. Хэдхэн секунд үлдээд байна. За манай залуу цааш үргэлжлүүлээд таалах аль болохоор таалахаар л зурх ёстой. За ер нь цаг дуусаж байна. Энд одоо юу зураад байлаа? Энэ та юу гэж бодож байна? Шуу байна те. Та юу гэж та? Шуул гэсэн өөр юм байхгүй юу? Нисэж байгаа шуул. Зүгээр шууд юм ерөнхий нэр байхгүй л те. За жишээ нь одоо бүргэдч тийм үү, тасч тийм үү те. Тийм нэрээр хэлэх хэрэгтэй байгаа. Юу байлаа? Энэ зураг, эхний зураг. Юу? Шуу гэж хэлсэн шүү дээ. Шар шуу гэжсэн. Одоо манай зүгээр шуу гэжсэн шүү дээ гэсэн гүрийцэн зогсож. Шар шуу байсан байгаа. Шар шуу ч ингэж сууж байгаа нэг ямар төсөө гэдэг нэг тиймэрхүү таах хэрэгтэй байсан. За дараагийн зургийг та бүхэн юу гэж бодож байна? Вар гэж байна. Юу байлаа? Пяу гэж байсан шүү дээ. Аа? Пяу мэн архипиавтай холбоотой юм байхгүй дээ. Тий, пяу гэж байсан. Юу гэж дээ? Пяу биш, пингвин гэж хэлсэн ба. Пингвинийг пяу гэдээ уншсан бай. Араач ихтэй нэрээ. За тэгээд пяу байсан ч гэсэн ингэж зурдаг юм. Пяу гэсэн үг мөг ерөөсөө өгдөөгүй. Пингвин гэдгийг би өөрөө одоо лавлаад 2 удаа харуулсан. Тэгэл одоо уншчлаа та гэж бодсон чи манай хүн одоо буруу харсан болж таарч. Пингвин болон шар шуу гэсэн үг байсныг шар шууг нэг иймэрхүү зураг зураад за пингвинийг нэг пяу Пингвин гэдэг яг юу юм? Пингвин гэж одоо нэг юм нисдэг шуу байдیں۔ Бодлоо. Оцсон шуу гэлдэж штэ. Аа за. Оцсон шуу. Оцсон шуу гэж юу байдیں۔ Юу байдаг вүлээ? Ямар юм бэ вүлээ? Яг шипи авах гээд нөө самбарын өнгө гарцсан хөөгч. Оцсон шуу гэдэг нөө нисч чаддгүй юу хамгийн том шуу гэж яриад байдаг шүү дээ. Нэг юм байна. Нөө вик гэдэг нэг хүүхдээ нөө гараад байдаг тийм. Тэр шүү дээ. За ингээд эхний зураг бол ер нь бол ерөнхий зургийн багцаа болгоод ингээд зурсан боловч таахад хэцүү байлаа. Манай залуу ингээд зөвхөн шуу гэдэг ахгүй цаашаа өргөжлөлд бас ингээд ухаад төнхөөд таах хэрэгтэй байлаа. Чака нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрдмийн ундраа зогсолтын сургуулийн хичээлийн 3 дугаар байрны багш ажилчид оролцож байгаа. Ингээд зураг таах хэсгийн 2 дахь баг гарч ирсэн байна. Хоёулаа биеийн тамирын багш тий. За Баасан цэрэн багш зураг зурж цогцоохныг тогтоо сандлаараа суулгасан байгаа гэж байгаа тий. За оны ялгаа байна уу? Яагаад тийшээс сууч вэ? Эвгүй маягийн харж мараад байна юм тий. Баасан цэрэн тий. Жохон эркэтэй үгүй юу аа? За хэр удаа багшиж юм хоёулаа? Энэ сургуульд бол 20 жилдээ багшилж байгаа. Оо, удаж байгаа юм байна. За тэгвэл та? Би 14 жилдээ. Аа, бас оны ялгаа байна те. Цэгтийг оны ялгаа гэвэл гараад идэв те. Би тиймэрхүү. Тэгэхээр одоо бас ой болж байна те. Та сургуулийн ой болж байгаатай холбоотойгоор ой хүрээнд юу хийгдэж байна те. Тэгэхээр ярьж байна. За, манай сургууль бол 1982 онд анхны сургууль байгуулагдаад 83 онд 54 дугаар сургууль, 84 онд 78 дугаар сургууль байгуулагдсан. Тэг ингээд 1997 онд 3 байрны хилээд Эрдмийн ундраа зохицол бүтээх сургууль байгуулагдсанаас одоо энэ жилд 20 дахь жилдээ залгаж байгаа. Өрөөнд бол манайх бол саяхан бол UB Palace-ийн концертын танхимд арга хэмжээ зохион байгуулсан концерт 1000 хүүхэд багш ажилчид хүүхдүүд орсон тийм том өсвөр концерт зохион байгуулалт тавигдсан байгаа. Энийг бол манай сургуулийн бүх хүүхдүүд, эцэг эхчүүд, багш ажилчид хамт олон бүгдээрээ дэмжиж маш сайхан концерт болж өнгөрсөн. Явлаа. За бүгдээрээ цогцоохон багштай амжилт хүсье. За манай Баасан цэрэн багш зураг зурж байгаа. Цогцоохон амжилт хүсээд байхад таалдаа одоо.
Юу арилгаад юу болоод. За, таагаад ах хэрэгтэй. Зураг зурж байгаа хүн бол юу ч дуурахгүй. Зураг зурж байгаа хүний ам бол үдээстэй байх хэрэгтэй. За, манай цогцойх нь одоо бодож байгаа л нэг хэлэх гээд энэ юу яах вэ? Шууд хэлээд Хүн байна. Хувц. Цамц. Юудэнтэй цамц. Гараараа дүрслэхгүй. За, зөв таалаа. Доор нь зөвлөх ёстой. Зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх ёстой. Эхний 6 амжилттай таалаа. Дараагийн 2 зураг руу орж байна. 2 зураг юу байх нь вэ? Юу байх юм бол зарим зургууд амархан, зарим нь хэцүү. Бас ой болж ингээд бас гайгүй амархан зургууд байж магадгүй. Синс. За, цаг дуусаж байна. Эхний зураг юудэнтэй цамц байсан байна те. За, ер нь юудэнтэй цамцыг толгоогоор нь малгайгаар нь илэрхийлсэн байгаа. За, дараагийн зургийг та бүхэн юу гэж бодож байна? Хувцас атагч. Та юу гэдсэн бэ? Урт. Урцаа. Урт нөгөө юу юм уу? Нөө хүн амьдардаг урцаа. Юу? Тэгээ урцныхаа дээр энэ одоо юу юм? Сүүлд нь тэгээ зурчихгүй. Би нөө ингэж яагаад юу яагаад тахаар. Уралжин болгоод ингээд тахаар. Энэ одоо таяг хатаагаад байгаа юм уу хаашаа? Юу ийм юм уу татдаг. Тэгээд ойлгуулах юм дохоод байгаа сарина. Тэгээ ийшээгээ ингэж ингээд нэг жоохон ийм толгууртай байдаг ах тий. Гэтэ ер нь бол ойлгомжтой байна л да. Тэгтээ санал дээр суучаар хүмүүс ингээд нэрээ хүртэл мартдаг гэдэг үг байдаг. Тэгээ нэрээ мартсан байлаа. Таны нэр хэн блэ? Цогцойхон. Зүг яриа. За ингээд манай цогцойхон маань тог ямар сууж ил да, байж ил да. Жоо юм ярил л да. Дахиад тог ямар шиг эвгүй шүү дээ. Эвгүй байна уу? Са ямар дуу гаргасан бэ? Зүн цаг нь дууссан. Аавара ташурдуулж байгаа хүүхчиг л урлаа штэ. За тэгэхээр ямар ч гэсэн багтаа 2 оног авсан байгаа. Уг нь бол хоёулангийн зурж иж 4 оноо авах хэвээр. Нэг зургийг л тааж чадахгүй тохиолдолд тог очих гэж байгаа. Тий. За ингээд тог зохиулсан дараа их ухаантай болчихдаг гэсэн. Та бас ингэж юм бодож бодоод байна. Дараагийн дээр. Дараагийн 3 дахь багийг тайснаа урьж байна. 3 дахь багтаа амжилт хүсье. Чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн тэргүүн Баянгол дүүргийн хошоо тэргүүний Эрдмийн ундраа зогсолбарын 3 дугаар байрны багш ажилчид оролцож байгаа. Ингээд зураг таах хэсгийн 3 дахь баг гарч ирсэн байна. За манай Жамсран Жав, багангийн багш Жамсран Жав зураг зурж, за жижүүр дорж сөрөнгө тогтоо сандал руу суулгасан байна. Настай хүнийг яагаад суулгach вэ? Аа? Ахыгаа хөндлөө. Ахыгаа хөндлөөд жоохон суужээ гэдэг хаан синтээ суулгасан юм байна шүү дээ. За, хаан синтэд одоо маш богино хугацааны хаанчлалыг. За, таны хувьд хэр удаа ажиллаж байна? 6 жил ажиллаж. 6 жил ажиллаж байна. Таны 2 дахь жилдээ. 2 дахь жилдээ. Багангийн багш гэдэг мэргэжил бас ер нь миний бодлоор хэцүү байх ч хүүхдүүдэд ойлголцох гэж те. Айлын баах ирэх хүүхдүүд орж ирээ те. Гэтэ ер нь цэцэрлэгтээ бас гайгүй төлөвшсөн байдаг байх шүү те. Гайгүй те хүүхдүүд. Хөөрхөн байдаг шүү дээ. Ер нь ингээд харж яхад улсын цэцэрлэгээс орж ирсэн хүүхдүүд, хувийн цэцэрлэгээс орж ирсэн хүүхдүүдийн ялгаа гэж байна уу нэгдүгээр ангид? Ерөнхийдөө бүгдээрээ л 6 настай хүүхдүүд юм чинь нэг цэцэрлэгүүд хэдэн цэцэрлэгүүд нь хөөрт гэдэг хөөрт нь юм ойлгож авах тал дээр эсвэл ингээд жоохон суугаа сурцсан ч гэдэм үү те хичээл дээрээ. Тийм хүүхд болгоноос өөр байна л та. Шалтгаалаад. Явлаа. За манай зураач зурж байгаа багш маань юу ч хэлж өгөхгүй. Үг үсэг тоо бичихгүй. За манай дорж сөрөнгөө одоо таагаад авах хэрэгтэй байна. За таагаад авах хэрэгтэй. За босод оролцогчд маань багууд хоорондоо өрсөлдөж байгаа болохоор хэлж өгөхгүй. Асч байгаа чийдэн байна. Зөв таасан тохиолдолд доор нь зөвлөх ёстой. Надад сонсдоор бас чанга хариулах ёстой. За цаг хагастай орж байна. Дараагийн зураг руу орж байна. Дэлхийн юм мөрцөг. Манай зураач дүрсэлж энэ төр хэлэхгүй. Биеийн хөдөлгөөнд үзүүлэхгүй зөвхөн зураг зурна. Босод хүмүүс хэлж өгөхгүй шүү шивнээд байна. Пицца. Зөв хариуллаа. За энд бол чийдэн байсан байна те. За чийдэн бол ойлгомжтой. Ингээл ойлгомжтой болчихж байгаа. Дараагийн пицца ч гэсэн ер нь ойлгомжтой. Амархан зураг. Зарим зургууд амархан, зарим нь хэцүү гэсэн байгаа юм. Пиццаг бол
хэрчиж аваагүйш нэг илүү гарцсан байх юм ямар учиртай. Тестний пицца ирсэн юм уу? Хамт. Тийм бонус нь ирсэн. Бонус ирсэн юм уу? Хүүт ирсэн үү? Халуун ирсэн үү? Тийм колотоос ирсэн. За ингээд 3 дахь баг маань амжилттайгаар анхныхаа 4 оноог авч чадлаа. Дараагийн 4 дахь багийг тайлбарлаж өрж байна. Чагах нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн 3 дугаар байрны баг шажилчид оролцож байгаа. Ингээд 4 дахь баг зурагтай хэсгээр 4 дахь баг гарч ирсэн байна. За энх болд тогтоо сандал дээр сууж элбэг сайхан маань зураг зурж байна гэж тий. За ягаад зураг шотсон уу яасан? Би технологийн багш болохоор технологийн багш сайн зурхад өгч даад. Хуучин чи одоо хөдөлмөрийн хичээл гэдэг байсан бол одоо технологийн хичээл гэж нэрлэдэг болсон. Тэгээд тэгж нэрийг өөрчилснөөр чанарын ялгаа гарсан уу? Чанарын ялгаа нэх байхгүй. Тий. Ингээд зүгээр нэр өөрчлөх хоббитой зарим хүмүүс бас байх шиг байна тий. Дээр. За тэгээд ер нь бол хөдөлмөрийн хичээл дээр бол маш олон төрлийн зураг, нарийн ширийн зураг мөрнүүд их гоё зурдаг тий. Тэгэхээр ер нь хөдөлмөрийн багш бол их айтайхан гоё зурчих байх гэж бодож байна. Гэтэ хэцүү зураг эсвэл зарим хүмүүс ингээд сүүлийн үеийн нэр томьёотой хүүхэлдэйн кино ч юм уу тий хүүхэлдэйн нууны Баатар матрын нэр ч юм уу тийм зүйлийг одоо мэдэхгүй тохиолдол ямар мундаг зураач байгаад яг мэдэхгүй бол бас хэцүү байдаг. Зарим зургууд маань ингээд сонголтоор суулаагаар өгч байгаа болохоор тий. Ингээд 4 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цаг явлаа. Цаг явж байна. За манай элбэг сайхан багш хөдөлмөрийн багш маань зураг зурж байгаа. Технологийн багш тий. За одоо гоё зураг ингээд бүр амар удаад тэгээд хамаг хариуцлага тан дээр байгаа одоо юу гэж худлаа хийж гарч ирсэн билээ. Тэрнийгээ бас бодох хэрэгтэй. Бөөх эзэнтэй буцах хаягтай гэдэг л юу лээ. Цаг хагастай орж дараагийн зураг руу орж болно. Үг үсэг тоо бичихгүй их нарийн нандин юм л зураад байна да. Дараагийн зураг руу орно. За дараагийн зураг руу 2 дахь зураг марталгүй зурах хэрэгтэй. Маш хурдан явахгүй цаг дуусах гэж байна. Маш хурдан зурах хэрэгтэй байна. Өөр нэг амар уран зураг шиг монолиза зурах гэж байгаа юм шиг зурах хэрэггүй. Зүгээр луу ойлгомжтой. Зөв таасан бол доор нь зөвлөнө. За дараагийнхаа зурааштай. Өгнөх ойлгомжтой байна да. За цаг дуусаж байна. Яа. За таны настай хүн юм да гэдээ бас арай нэг гайгүй зөөлөө өгсөн шүү. Ямар байна? Тог. Яа гэдэг нэг юугүй босчихлоо шүү дээ, тий. За эхний зураг бол энэ таасан зураг бол луу байна, тий. За лууг бол та бүр нэг ингээл нарийн чимхлэр юм хийх гээд байх юм, тий. Гоё ингээ шууд төрчих. Дараагийн зураг та бүхэн юу гэж бодож байна? А? Их одно. Хүүхэд тэрсэн үн. А? Одно. Алдарт ихийн одон гэж байна. Юу байлаа? Алдарт ихийн одон. Алдарт ихийн одон байсан юм байна. Хүн дээр зараад. Энэ чи гол нь ингээ тэмдэгчээ энэ дээр нэг юм юу муугаар ч дээр юм юу байдгүй те. Ийм юм байхгүй те. Ийм байдгүй те. Гэтэ яг нэг иймэрхүү юм зурж мөрсөн бол яг тэгвэл бүгд ойлгоо. Зүр юм бүрх юм зурчаа чинь хүний зураг яваад байгаа юм уу? Хөрг зураг мөрг яваад байгаа юм уу? Юу ч яваад байгаа. Энэ одоо юу юм? Дөрвөлч юм. Дөрвөлчтэй болсон юм уу? Ингээд дугуй шиг юм хэлбэртэй. Зөвхөн нэг дугуй юм дотор л байдсан. Дээр нэг иймтэй энэ дэр алдарт ихийн одон гэдэг ингээ бичсэн. Тэгээ нэг иймэрхүү зуйндуул юм байдаг бах те. Тэгээ яг Тэг яг ер нь бол ингээд бас сандрах үед бас хэцүү зурхад бас хэцүү таагаад хэцүү болоод явчих. Та энэ юу гэж таагаадсан бэ? би хүн тийм шиг сайн. Би чимээгүй л суугаад байсан. Зургийнхын дүрс нь гарч ирэхгүй болохоор нэг сайн дүрс. Зургийн гарч ирэхгүй болохоор нь одоо цаашаа Харин таагаалах хэрэгтэй байдаг байхгүй. За энэ эрэгтэй хүүхд эмэгтэй хүүхэд за юу энэ төр гээл цаашаа явж өгөх хэрэгтэй байхгүй. Ингээд ургуулаад хэлээд авах хэрэгтэй. Танд бол одоо ямар ч хідэн чөлбөр хийх боломж байгаа. За ингээд дараагийн 5 дахь баг маань бас гайгүй амжилттай оролцох байх гэж найдаж байна. Манай 4 дахь баг маань ямар ч гэсэн 2 оноог авч чадсан байгаа. 5 дахь багийг тайснаа орж байна. Шагах нэвтрүүлгийн эхний
эхний үе маань үргэлжлэн явагцаар нь хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Зураг таах хэсгээр за болдоо багш, багангийн багш болдоо зураг зурж бадам доржийг тогтоох саналаар суулгасан байгаа. За нийгмийн ухааны багш тий. Нийгмийн ухааны хичээлийн нэр өөрчлөгдөг үстэй. Өөрчлөгдөг аз болж тий. За тэгэхээр таны хувьд хэр удаан багшилж байна? Жил гаруй багшилж. Жил гаруй багшилж байна. Таны 20 гаруй жил. 20 гаруй жил багшилж байна. За багангийн багш түрүүн бас ярьжсэн танад яг адилхан асуултыг тавьмаар байна л та тий. Тэгэд ер нь хүүхдүүдтэй харьцаад ер нь хэцүү байна уу? Хэр хэцүү байна юм? Одоо бүр ингээл дасцсан л байдаг багт тий. Яг одоо ер нь тэгээд дасчтiin доо. Эхний 6 нас дээр хавтал жаахан төвхтэй. Эхний 6 нас дээр тий. Жаахан төвхтэй байсан. Нэг жил. Одоо тий. Одоо л яг хөө тэгээд свичрээ тэгээд ажлуудаа дадлахчаад гайг болчихж байгаа. Бага анги чинь 1-ээс 4-р анги. 5 5-р анги хүртэл бага анги тий. Анги даагаад 5-р анги хүртэл гэсэн үг тий. Тэр хичнээн бага ангийн багш нар байна. Манай сургууль чинь 26 багш өдрөл. Энэ 3 сургууль чинь нийлээд цогцлбор болж байгаа тий. Тий. Яг хаана байрал дээ тэр 3 сургууль нь? Бүгд хороолт эцэст байгаа шүү дээ. Гурлаа Тий. хороолт эцэст байгаа. Зэрэглээ сургуулиуд. Ягаал да. Хороолт эцэст байгаа юм тий. За ингээд сүүлийн баг болох болдоо бадам дарш нартай бүгд амжилт хүсье. Анхаар цаг явлаа. За манай болдоо багш зураг зорж байгаа үг үсэг тоо бичихгүй. За бадам даржоо. Халим. Онгоц. Хаан синти дээр суугаад жаргалдаа ташуураад одоо юу ч дуурхаа болсон байна энэ хүн тий. Онгоц. Сайн таагаад авах хэрэгтэй байна. За дараагийн зураг руу оръё. Хагастай орж ийн цаг. Эрвэхи. Сон. Эрвэхи. Швах. Ишвэн дараагийн зураг. Яла. Шумос. Цаг явсараа. Хитэн ч хөлбөр хэлж болно. Үг үсэг тоо бичихгүй. Хүүхэд. Өгтөгт. Энэ жоо. Хүмүүс тэндээс шивнж хэлж өгөхгүй. Манай зэрэгтэл сууж байгаа оролцогчд маань бас шивнээл нэгэндээ тусалчих гэж шивнээл авчих байна тий. Цаг дуусч байна. Цамт. Эхний зураг юу гэж бодож таах хүн? Зүги онгоц гэсэн хөлбөр байсан. Юу лээ? Зөгийн байсан. Зүги байсан байна. Зүги чи ингээд юм 90 мянаараа ингээд ер нь бол уг нь ойлгогдож байгаа тий. Онгоц шиг ихэд онгоц чим шиг зүгийг бол зүги чим шиг юм зарсан байна тий. Бага ингээд багш чинь бас зурдаг биш үү? Зургийг хичээл заадаг үлээ. Бас орно. Тэг яа. Энэ одоо давхар шалгалтай өгöd байгаа шүү дээ. За дараагийн 2 дахь оролцогч маань 2 дахь оролцогч нь 2 дахь зураг маань юу гэж бодож байгаа хүн? Манууха. Та юу байлаа? Юу гэж таагаадсан та? Эмэгтэй хүн. Эмэгтэй хүн. Юу байлаа? Хар гаргийн хүн гэсэн. Хайр гаргийн хүн. Хайр гаргийн хүнийг одоо хараагүй юм чи одоо яаж мэдэх вэ те? Тэгсэн чигсэн бас нэг кино минон дээр нэг гараад идэг та нэг том нүдтэй нэг ийм хоруутай ингэж мгээ гар явж идэг ч юм уу те? Тэгсэн чи энд бол арай нэг өөр юм зураг авчихсан байх. Бараг энэ хүнийг харж байгаа зурцсан юм уу малгай өмсгөөд. Шаагаах нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрдмийн ундраа засварын хичээлийн 3 дугаар байрны багш ажилчид оролцож байгаа. Ингээд 2 дахь үе болох амны хайрцаг унших үе маань эхлэж байна. Эхний баг болох Алтан очир Батбаатар нар гарч ирсэн байна. Эдний баг одоо 90 секундын хугацаанд өгөгдсөн 6 үгийг амжилттай тааж чадсанаар багтаа 6 он авах боломжтой. За 6 үг маань дандаа дууны нэрнүүд байгаа. Амжилт хүсье. Цаг явлаа. Хаврын найраг. Хаврын найраг. За миний дөрөв хэлснээр одоо шок Авда хавар. Арга шүү. Хаврын найраг. Хаврын найраг. Августан. Хаврын найраг. Хаврын дараагийн найраг. дугаарж болно. Чамайг тойрон иргэн, чамайг тойрон иргэн. Чамайг тойрон иргэн. Чамайг тойрон иргэн. Чамайг тойрон иргэн. Насны намар. Насны намар. Насны
Насны намар. Хосоро. Хоёул. Хосоро. Хосуул. Хосоро. Хосуула. Хоёулаа. Хосоро. Цаг Хосоороо. Ихний оноо авлаа. За дараагийн Баясгалантай сайхан, баясгалантай сайхан. Маск. Баясгалантай. Маск. Баясгалантай. Баясгалантай. чанга хэлж. Баясгалантай сайхан. Баясгалантай сайхан. Маск. Баясгалантай сайхан. Баясгалантай сайхан. Сарны саруултай. Сар. Цаг. За дараагийн баг гараад. За эхний баг маань 1 оноо авсан байна 6 оноос. Гэтэ яг бас оноогүй байсны хажууд бас оноотой тий. Ганцхан оноотоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Өмнөх зураг таах үе дээрээс оноо авч чадаагүй 1 оноотойгоор өндөрлөж байна. Дараагийн баг болох Баасан Цэрэн цогцойхон нар гарч ирсэн байна. Эдний баг зураг таах хэсэг дээрээс 2 оноотой байгаа. Ингээд 6 онооны даалгаврыг хэрхэн биелүүлэхийг бүгдээ харцгаая. Явла. Ханчуу. Чанга хэлж өгөх хэрэгтэй. Эгэ. Нуур. Цов. Эгэ. Хитрхээ чанга хэлэхгүй. Усан зэлэх. Нуур. Эгэ нуур. Эхний оноо. Нэг хэлээш. Адуу. Мал. Нэрийг нь Адуу мал. хэлэх хэрэгтэй. Мазлах. Малсаас. Мадлах. Сайхан. Тэнгэр. Сайхан. Мал сайхан. Авъя. Хос. Хоёр. Хос. Орчлон. Хос орчлоо. Оноо. Хитрхээ чанга хэлэхгүй. Зөөлөө. Зам. Дээр. Зам. Дээр. Зам дээр. Гээгцэн. Шид. Гээгцэн. Дэгэшид. Гээгцэн. Чулуушид. Гээгцэн. Дараагийн дуулуу орж олно. Цаг дуусаж байна. Гээгцэн. Цаг дуусаж дараагийн дуулуу орж олно. Цэцэг. Цэцэг. Зам дээр гээгцэн. Цэцэг зам дээр. Зам дээр. Гээгцэн. Зам дээр цэцэг. Гурав дахь баг гарч ирсэн байна. Жансран Жав, Доржсрын нар. Эдний баг зураг таах хэсгээс амжилтаар 4 оноог авсан байгаа. Өмнөх баг маань 3 оноог 6 онооны даалгавар дээрс 3 оноог авч өмнөх 2 оноотойгоо нийлбэр 5 оноотойгоор одоо хошуужилж байгаа. За Жансран Жав, Доржсрын нартай амжилт хүсье. Цаг явлаа. Байна уу ээжээ? Байна уу? Өмдсөн. Сүүн далай ээж. Нууранд. Хоёулаа. Саагил. Миний ээж хөөхөн. Том ангаагач. Миний ээж хөөхөн. Хайрын тэнгэр. Алтан нар. Хайрын тэнгэр деваачнд. Дахиад. Хайрын тэнгэр. Нарны хорвоо. Байна уу? Ээжээ. Байна уу? Байна уу ээжээ? Наашир. Байна уу ээж? Ямар хэцүү бэ? Ээж. Байна уу? Хүү. Байна уу? Ээж. Ээжин. Байна уу? Ээж. Байна уу? Ээж. Ээж. За ихний оноо. Хайрын тэнгэр
Дэваачин. Сэтгэлийн орчлон. Сүүн далай ээж. Далай сүүн. Юу лээ. Юу гэж. Дөрөв дэх баг болох инх болд элбэг сайхнаар гарч ирсэн байна. Өмнөх баг маань 1 оноо авснаар нийлбэр 5 оноотойгоор бас эхний 2 3 дахь баг маань энэ зэрэгцэж явж байна. За дөрөв дэх баг болох инх болд элбэг сайхнаар маань 2 оноон дээр хэдэн оноо нэмж явахыг бүгдээ харцгаая. Амжилт хүсье. Анхаар цаг яваа. Амг чамдаа хөөрхөн. Амьдрал тавтаа морил. Амьдрал тавтаа морил. Амг чамдаа хөөрхөн. Амьдрал Дараачихаа. сэрүүн зүүд. Сүүний. Сэрүүн зүүд. Сүүдэр. Сэрүүн зүүд. Сүүний. Дараагийн дуу Сэрүүн. орж олно. Дараачихаа. Мартахаасаа өмнө. Бодлыг хөөрхөн. Мартахаасаа өмнө. Бодлоос өмнө. Яг орчин үеийн доолууд нэр өгсөн байна. Микрофоны ард. Микрофон. Хөөрхөн дуулъя. Микрофон. Микрофоны ард. Ааш. Микрофоны ард. Бодлын ааш. Таам. За зөв таалаа. Бодлын дам. Шатаам гэдэг таалаа. Дурлмаар байна. Би. Дурлмаар байна. Зүүнлээж. Дурлмаар. Би сууж байна. Дурлмаар. Би сонсож байна. Дуулж байна. Дурлмаар байна. Би дуулж байна. Цаг дуусаж байна. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрдмийн ундраа цогцлбор сургуулийн хичээлийн 3 дугаар байрны хамт олон оролцож байгаа. За тэгэхээр Эрдмийн ундраа цогцлбор сургууль маань нийслэлийн тэргүүний за мөн Баянгол дүүргийн хошоо тэргүүний сургууль байгаа. Цогцлбор сургууль байгаа. Ингээд хамгийн сүүлийн баг болох Болдоо Бадамдорч нарын баг гарч ирсэн байна. Амны хайрцаг унших үе дээр 6 үгийг өгч байгаа. 6 үг маань дандаа дууны нэрнүүд байгаа. Энэхүү дууны нэрнүүдийг амжилттай тааж чадсанаар багтаа 6 оноо авах боломжтой. Ингээд өмнөх баг болох 4 дахь баг маань 1 оноо авснаар 3 оноотойгоор хөндөрлөж байна. Ингээд 5 дахь багтаа амжилт хүсье. Явлаа. Зүрхний зүрх дурлал. Зүрх. Зүрхний дуулал. Зүрхний дуулал. Дараагийнх. Миний буурал ээж. Миний буурал ээж. Миний Сэтгэлдээ. Миний. Хайранда. Миний буурал ээж. Би бороогүй. Дараагийн өглөг орё. Ор залуу нас. Зөвхөн чам руу. Ор залуу нас. Ууцхуу. Ор залуу нас. Дараагийнх. Харц. Хацар хайр. Нүүд. Харц булаам. Нүүр. Нүцгэн байхад битээ араарай. Харц булаам. Нүүр огой. Харц булаам. Эхний оноо авлаа. Монголоороо байгаасаа. Монголоороо байгаасаа. Монгол баян. Монголоороо байгаасаа. Сайхан Монгол руу. Монголоороо байгаасаа. Монголдоо бай. Байгаасаа. Монголоо байгаач. Монголоороо байгаасаа. Хайрын хишиг. Итгэе. Хишиг. Чамдаа. Хишиг. Хайрын. Хайрын хишиг. Хайр чашин. Хишиг. Ави. Хишиг. Хайрда чам руу. Зөвхөн чам руу. Хайр үнсээ.
За ингээд ялагчд маань тодорсон байна. Ингээд 2 болон 3 дахь баг тэнцсэн учраас багаас нэг гишүүн гарч ирсэн байгаа. Миний зүгээс өнөөдөр одоо 6 секунд 3 асуулт гэсэн үеэ оруулах гэж байна. Тэгэхээр 6 секундын дотор танаас жишээ нь асуусан асуултанд та 3-ыг хариулах хэрэгтэй гэсэн үг тийм. Жишээ нь одоо дуртай хоолноосоо 3-ыг нэрлэх нөх юм бол дуртай хоолноос нэрлэх нэ тийм. Ойлгомжтой. За ингээд хамгийн эхлээд хинээс нэрлэх вэ? Хуруудаа дийлэгчдээс нэрлэв тийм. За танаас эхлэх юм байна тийм. Улаан өнгийн хүнсний ногоноос нэрлэнэ үү? Улаан лойл, лууван, чинжүү, улаан чинжүү. За зөв хариуллаа. За дараагийн асуултыг танаас асуу. Солонгос машины маркаас нэрлэнэ үү? Акцент санаатай. Санаад Элентра. Элентра. За зөв хариуллаа. За алга таашилт яасан бэ? Хамт олон яасан бэ? За дараагийн асуулт. Хурд хандлагын 3 дуунаас нэрлэнэ үү? Аавда, ээжигээ санана. Миний аав. Миний аав. За тийм дуунууд байдаг байгаас. Аавда гэдгээс цаашаа буруу болоо явчих шиг болоо. За яг зөв хариулсан тооц чи хамаагүй. За зөв хариулсныхаа дараа бөмбөгөө авах ёстой. Автобусны буудлаас 3-ыг нэрлэнэ үү? Сапоро, Баянгол, Баянзүрх. За зөв хариулсан байх гэж бодож юм. Баянзүрх юу хол зайтай автобус шууд ингээл юу ягаа явчт юм шүү. Алслаад явчт юм шүү тий. Дараагийн асуулт. Телевизийн нэвтрүүлгүүдээс 3-ыг нэрлэнэ үү? Хаг чаг. Хамтдаа, хоёул хамтдаа. За цаг дуусчлаа. Юу хоёрхныг хариулсан ш та. Хамтдаа хоёул одоо байж. За та өөрийнхөө мэдих шашнаас 3-ыг нэрлэнэ үү? Шарын шашин, Христ, Аллах. Аллах. За зөв хариулсан тооц. За дараагийн асуулт. Танаас байгаа. Гэрлэн дохионы 3 өнгнөөс нэрлэнэ үү? Улаан шар ногоон. За зөв хариуллаа. Дараагийн асуулт. Танаас байгаа. Гэрийн ажлаас дургүй 3 ажлаа хэлнэ үү? Аяг угаах, шал угаах, тоос оруулах. Тоос оруулах ер нь юм хийдгүй юм шүү те. За дараагийн асуулт. Хээ үсгээр эхэлсэн 3 аймгийн нэрлэнэ үү? Ховд, Хинтэй. За цаг дуусчлаа. Хөвсгөл гээд байгаа тий. За зөв хариулж чадсангүй дараагийн асуулт. Уух дуртай ундаанасаа 3-ыг нэрлэнэ үү? Кола, кофе, сүтэ цай. Ундаа борцсон нь сүтэ цай идэрч. За яг тооцъё тий. За дараагийн асуулт. Дандаа 3 асуулт хариулттай асуултыг 6 секундын дотор хариулж байгаа. Дараагийн асуулт. Цагаан сараар хамгийн их авсан бэлгнээсээ 3-ыг нэрлэнэ үү? Мөнгө, оймс, цамц. Мөнгө, оймс, цамц гинэ. Оймс бол төрөл төрлийн оймс хүмүүс авсан багтай. Одоо ямар оймс өмссөн бэ та? Одоо юу? Одоо шаргал. Шаргал оймс авсан. За дараагийн асуултыг танаас асууна. Усны 3 төлөвөөс нэрлэнэ үү? Шингэн хий хатуу. Зөв хариуллаа. За дараагийн асуулт. Хамгийн сүүлийн асуултыг танаас асууна. Хошоо урлагийн продакшнуудаас 3-ыг нэрлэнэ үү? Маск, эмоц, шинэ үе. Шинэ үе. Зөв хариуллаа. За нийслэлийн Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцлол сургуулийн хичээлийн 3 дугаар орны багш ажилчид өнөөдөр Чакхак нэвтрүүлэгт цэргийн баярыг тохиолдуулж эмэгтэйчүүдийн хүслээр сэтгэлээр энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа туйл их баяртай байна. За манай Эрдмийн ундраа цогцлол сургууль энэ хичээлийн жилд 20 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 1997 оны 6 сарын 18-ны өдрийн нийслэлийн засаг даргын 107 дугаар захирамжаар цогцлол сургуулиуд анх Монгол улсад байгуулагдсны нэгэн томоохон сургуулийн нэг нь Эрдмийн ундраа цогцлол сургууль билээ. Ингээд энэ уралдаанд идэвхтэй оролцсон залуучуудаа, эрчүүддээ
ирчүүдийн баярын өдрийг тохиолдуулан бүсгүүчүүдийн зүгээс өгч байгаа шагналыг гардуулъя гэж бодож байна. За, бүсгүүчүүд шагналаа өгч байгаа. За ингээд энэ нэвтрүүлэгт мөн оролцсон Чакак нэвтрүүлгийн хамт олондоо Эрдмийн ундраа зохицол сургуулийн хичээлийн 3 дугаар байрны бас сурагчдынхаа хийсэн бүтээлийн дурсгалыг гардуулъя гэж бодож байна. За. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За, Чакак нэвтрүүлэгт тэгээд энэ уралдаар ямар уралд гэдэг лээ? Шүрэн орлоо. Ааха. За баярлалаа. Сайхан бэлэг байна. За уг тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Баасан цэрэн ахлагчтай багийн хамт олонд шагналаа гардуулъя. За баяр хүргэе. За Баасан цэрэн багштай ажлын амжилт хүсээд мөнгөний шагналаар шагнаж байна. За баяр хүргэе. Жамсран жив дэд байр эзэлсэн Жамсран жив ахлагчтай багт бас шагналын зүйлийг гардуулъя. За орсолын зүйлээ. Нэвтрүүлэгт амжилттай оролцсон хоёр оролцогч байгаа урамшуулж энэхүү эрхийн бичгийг бас гардуулъя гэж бодлоо. Нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг ST Design гэж байгаа. Та бүхний одоо өмсөж байгаа энэхүү фотолкийг хэвлж хийсэн их тайвны гүрний замын урд талд байрлах ST Design чанартай одоо хэвлэлийг санал болгож байгаа. Ингээд байгууллага хамт олноороо янз бүрийн уралдаан тэмцээнд оролцох танд өгөх юм. Уралдаан тэмцээнд одоо оролцох үед одоо хувцаараа чигдэх шаардлага бас гардаг. Тэр үед бас үйлчлүүлэх эрхийг олгож байна. 50% хөнгөлөлтөд үйлчлүүлэх эрхийн бичиг байгаа. За 20 дугаар байранд орсон оролцогчдойгоо урамшуулж энэхүү Хүннөө моолын 3 дахь хуртанд байрлах 3D музейд үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулъя. За энэ танд Paradox гэдэг усчин салон байдаг. 3-4 дугаар хорооллын одоо номын их дэлгүүрийн замын урт талд байрлах Paradox салонд үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулъя. За ингээд бүсгүүчүүд маань бас ирчүүдэд зориулаад дурсгалын зүйлийг өгөхөөр ирсэн байгаа. Ингээд дурсгалын зүйлээ гардуулцгаая гэж тий. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт хүрэлцээрж оролцсон оролцогчдоо баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөр гээд уулзцгаая. Түрүүтэй үзэгчтэй баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.